За Монгол банкны ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байгаа хүнийг би та бүхэнд танилцуулъя. Надмид Овогтой Баяр Цаахан Монгол банкны ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлж байна. Баяр Цаахан 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. За 1978-аас 1982 онд Эрх үүгийн улс орд аж ахуйн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлэр төгссөн. 1989-аас 1992 онд Москва хотод төрийн удирдлагын академиг улс төр судлаач мэргэжлэр төгссөн. За Монгол орны хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан. 2001 онд олон улсын валютын санхүүгийн чиглэлээр, 2005 онд Шинэ Зеландд төсвийн чиглэлээр, 2009-с 10 онд Америкийн нэгдсэн улсад менежментийн чиглэлээр тус мэргэжил дээшлүүлж байсан профессорын цолтой. За англи, орос хэлний мэдлэгтэй. Ажилласан туршлагыг танилцуулах юм бол 1982-аас 1989 онд намын дээд сургууль багш, 1992-аас 2008 онд улсын их хурлын гишүүн, 1993-аас 95 онд улсын их хурлын хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2000-аас 2004 онд төсвийн байнгын хорооны дарга, 2006-аас 2008 онд Монгол улсын сангийн сайд засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан. За 2002-оос 2014 онд Монголын хөдөө аж ахуйн оршуулагчдын үндэсний холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2014 оноос одоо хүртэл Монголын хөдөө аж ахуйн оршуулагчдын үндэсний холбооны хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж байгаа. Эдийн засаг санхүүгийн мэдлэг боловсрол, за төрийн ажлын дадлаг туршлагыг үндэслэж энэ Монгол банкны ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлж байгаа юм аа.